За нийлмэл өгүүлбэрийг бол 5 янзаар орчуулдаг тухай багш нь зааж ирсэн. Тэгэхээр одоо 5 дугаар ангиллал буюу чөлөөтэй сэлгээтэй байрлалтай гишүүн өгүүлбэрийг төрүүлж орчуулдаг гэдэг ангиллалын одоо адилхан утга гаргадаг 3 холбоосыг заая. Тэр нь болохоор once, since, now that гэдэг 3 холбоос байгаа. За одоо once гэдэг маань болохоор ер нь үгч болдог, холбоосч болдог. Үг болохоор нэг удаа бас нэгэн үе гэсэн утгыг гаргадаг. Харин холбоос болчгороо нэгэнт одоо нэгэнт ингэснээс цааш гэсэн утга гаргадаг. За since-ийг бол та нар сайн мэдэх бах. Энэ маань бас үгч болдог, холбоосч болдог. Тэгээ одоо бас хоёр утгатай. За тэрнээс хойш, тэрнээс эхлээ. Тэгээд хугацаа заахаас гадна бас нэгэнт одоо нэгэнт ингэсэн юм болов гэдэг утгыг бас гишүүн өгүүлбэрийнхаа өгүүлхэн гишүүнд өгдөг. Now that гэдэг маань бол бас яг адилхан. Тэгэхээр одоо та нар нэгэнт одоо ингэсэн бол одоо нэгэнт тэгснээс цааш гэдэг санааг бол once, since, now that гэсэн холбоосоор сэлгэж хэрэглэж болох нь шүү дээ. Тухайлбал одоо once you have failed your exam гэсэн чиглэл болно. Since you have failed your exam гэсэн чиглэл болно. Now that you have failed your exam гэсэн чиглэл болно. За тэгээд гуруулаа л явах нь. Нэгэнт л одоо чи шалгалтандаа унтсан юм болов гэж хэлээд you don't have to get frustrated for nothing. Чи дэмий юмд одоо гунж гутраад ахын шаардлага байхгүй. Instead харин ч тэхийн оронд you should prepare for your next exams hard гэж. Тэгээ дараагийнхаа одоо шалгалтуудад шаргуу бэлтгэх хэрэгтэй гэж. Now that you have divorced from your wife. Нэгэнт л одоо чи эхнэрээсээ салцсан юм болов you don't have to get frustrated and sit doing nothing all day long гэж. За тэгэл өдөржин нэгэнт л одоо эхнэрээсээ салцсан юм бол одоо өдөржингөө юу ч хийхгүй зүгээр суугаад гунж гутраадахын шаардлага байхгүй. Instead харин тэхийн оронд you should keep yourself busy doing something useful in order to forget your ex-wife as soon as possible гэж. За тэгээд аль болох л хурдан эхнэр байсан хүнээ мартахын тулд ямар нэгэн хэрэгтэй зүйл хийх замаар өөрийгөө одоо завгүй байлгах хэрэгтэй ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү утгыг гаргадаг байгаа. За тэгээд нэгэнт л одоо нэгэнт гэдэг санааг бол та нар once гэж ярьчих болох нь шүү дээ. За нэгэнт л одоо чи гэр бүлийнхаа хамгийн ахмад гишүүний юм чинь гэвэл since you are the eldest member in your family, you should bear the main responsibility. За тэгээ нэгэнт л одоо чи гэр бүл дотор хамгийн ахмад гишүүний юм чинь одоо гол хариуцлагыг бол өөрөх хэрэгтэй ч гэдэг юм уу. Иймэрхүү өгүүлбэрүүд дээр бол холбож өгдөг холбоос байх нэ. Баярлалаа.